Надад мөрөөдөл бий. Нэгдүгээр хэсэг. Мөрөөдөл торонд хашигддаггүй. Хангинсан төмөр сараалчин хаалганы цаана хүүхэд насныхаа нэг хэсгийг өнгөрүүлж байгаа энэ хүүхдүүд болох болохгүй учир начрыг нарийн тунгаагаагүйгээсээ болж ялын тогтоол уншуулж хатуу сургамж авсан томоогүй жаалууд. Тэд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 40 хэдүүлээ хүмүүжиж байна. Өрөвдмөр хүүхдүүд байна шүү дээ энд. Тэгэл хайр гэдэг юм мэдрээгүй. Ээж ааваасаа тэр миний хүү би бол дандаа хүүхдүүдээ миний хүү гэдэг аахгүй. Миний хүү гэл анх удаа тэр үгийг сонсож байгаа хүүхдүүд ингээл амар сонирн болго хардаг аахгүй. Тэгэл бид нөгөө явандаа ингээд тасчдаг манай багш нар бол голтуу миний хүү гэж хэлдэг. Тэгээд одоо ингээд миний хүү өстэй сайн байна штэ гэл ингээд ирэхээр л нүдэн сэргээл одоо чи энийг хийж чадахгүйсэн бол одоо энийг хийж чадна. Чи чадан чам тийм нөөц болцоо бай. Чи өстэй сайн хүү гэх мэтчлэн. Тэгэхээр энэ хайр дутаад байгаа байхгүй цаана. Хэж одоо бол намайг уушлаарай. Хүн гарч аваад таныг явууш тахгүй сайхан амьдруулнаа гэж хэлээ. Цэргийн албан татагдсан очоод цэрэг шилээ дахтаа өгдөө явган машинаар тооцорсон ядарч явашин цэрэг би хайртан чи Орж ирсэн цааш ер нь юу бодогдов? Ер нь гэрийнхэн л бодогдол. Минийхэн бодогдсон да. Гэрийнхээ тухай юу гэж бодов? Тэглээд. Надад гомж байгаа хта л гэж бодож байна. Ер нь их л харамсаж байгаа. Тэр үед би өөртөө хэлсэн болоод жоохон ухамсартай байл гэж хэлсэн баг та. Ээжигээ жоохон хайрлаад ухамсартай байгаа гэж хэлсэн баг та. Тэгээд өөрөө би ээжигээ жоохон боддгоо байсан. Тэгээд ээжигээ жоохон бодохгүй тэгээд жоохон гадуур тур тэмдэгс. Тэгээд би ээжигээ жоохон хайрлаад ухамсартай байгаа гэж хэлсэн баг та. Чамаг одоо ингээ асуудалд ороод ял аваад явхад хамгийн хүн туссан хүн ээж чинь л ах та. Тий, хамгийн хүн туссан ээж. Их хөөсөн үү? Тэр өөс. Манай ээж архи хуудаг. Архинаас нь яаж гарах вэ гэж ярьж байгаа шүү дээ. Манай аав болвол амар архи хуудаг. Ээж аваа хоёр нь архи хуудаг. Тэгэл хайчаа явцдаг, хоол ундгүй хайчаа явцдаг гэл. Тийм юмнууд байгаа. Одоо ингээд эцэг эхчүүд өөрсдөө одоо үр хүүхдийг одоо хүүхдтэй болсон бол тэр хариуцлагыг хүлээх хэрэгтэй байхгүй юу? Яах гэд гэр бүлэлсэн. Зүгээр одоо ингээд нэг жаргалтай байж байгаа одоо тэр хүүхдийг гаргацсан юм. Үнэхээр тэр хүүхдийг гаргасан бол одоо тий эцэг нь ч вэ эхэн ч хариуцлагыг өргөх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр тэрнээсээ болоод одоо өрөвдмөр хүүхдүүд байна шүү дээ энд. Тэгэл хайр гэдэг юм мэдрээгүй. Ээж ааваасаа тэр миний хүү би бол дандаа хүүхдүүдээ миний хүү гэдэг аахгүй. Миний хүү гэл анх удаа тэр үгийг сонсож байгаа хүүхдүүд ингээл амар сонирн болго хардаг аахгүй. Тэгэл бид нөгөө явандаа ингээд тасчдаг манай багш нар бол голтуу миний хүү гэж хэлдэг. Тэгээд одоо ингээд миний хүү өстэй сайн байна штэ гэл ингээд ирэхээр л нүдэн сэргээл одоо чи энийг хийж чадахгүйсэн бол одоо энийг хийж чадна. Чи чадан чам тийм нөөц болцоо бай. Чи өстэй сайн хүү гэх мэтчлэн. Тэгэхээр энэ хайр дутаад байгаа байхгүй цаана. Хууль журмын мэдлэг битгий хэл. Наадах цаадахын нарийн учрыг тунгаагаагүй эдгээр хүүхдүүдэд эцэг их асран хамгаалагчдын анхаарал халамж дутагдсанаас алдаж энцэн нь элбэг. Торны цаана сурч хүмүүжж байгаа тэдний яриа хэрвээ гэдэг санаачлаар дүүрэн байх нь бий. Надад амар тусалж дэмждэг хүмүүс хатайхаа зөндөө байсан байхгүй. Тэгээд бүр ялангуяа манай аа бүр наа бүр тэр хүний үпэстэй жинхэнэ төгсгөн гэдэг нь би тэр хүний байсан юм шиг санагддیں۔ Одоо ингээд аав хэрэг сонсохоор би тийм хүмүүсийн ормыг хугалаад яг нэг үдцсэн. Яг тэгээд яг тийм итгэлтэй хүмүүс ингээд ард байхад хүний ингээд нэг за би одоо босох ёстой шүү гэдэг эр зориг нэг тийм урам төрдөг. Тэгээд яг би бостаж гэсэн тийм урам зоригийг төрүүлэхийг хүсэж идэг байхгүй. Тэгээ манайх ер нь бол амбал дөрүлээ. Тэгээд би ээж 2 дутаа амьддаг. Ээж минь одоогоор ажил их боломжгүй. Тэгээд 2 дөрөв хичээл амтна өгж аваад цаг цав нэг гардаг. Тэгээд манайх ер нь санхүүгийн хувьд бол халамжийн өнгө хөрөлж байдаг.
шар утастай том хүүхэд ингээл босч ирэл сайн байна уу гшаа гэсэн чил айц. Тэгээ би эндээс гараа явахдаа юу гэж бодсон гэхээр ерөөсөө л тээ яанаад яаж ажилландаа л гэж бодож явсан би ерөөсөө Улаанбаатар хот орон ортлоо гэж бодоол яваадсэн. 9 сарын 1-ний нээлт нөгөө нэг шар утастай хүүхдүүд чинь бүгдээр формын утас өмсөд гараад ирсэн жил миний тэрвэстэй нэр хайр хүрмээр санагдал юу би юунаас айсан юм болоо гэж бодсон шүү дээ. Тэгэл яагаад ч юм юу гэж бодсон гэхээр за энэ хүүхдүүдэд ерөөсөө ямар нэгэн байдлаар л би ерөөсөө юм хийх ёстой юм байна. Тийм л бодол төрсөн. Их ормон хурж байгаа хатал гэж бодсон шүү дээ. Заас юм сурахгүй тэгэл. Хичээл мичээлээ тастал. Ер нь нэг хичээл мичээлд лач богд өгдөөс. Тэгэл энд орж ирснээс хойш өөр хийх байхгүй ч тэгэл сурж болох юмнуудыг сурж байгаа да. Ээж тэгцээсэн баг. Одоо ер нь бодоход бас гадаа. Одоо ер нь ар гэрийн асуудал ер нь бас нэлээд намайг байхгүй ер нь хүндрэлтэй л шиг санагдав. Одоо жишээл би одоо 2 дүүгээ харж байсан бол ээж маань ажлыг боломжтой ч юм уу. Эсвэл би ажлыг ээжтэй тусалдаг ч юм уу. Ятгахнаа нэг түлээгээ бэлтгэх ч юм уу, усаа зөөх ч юм уу. Чиний бас үүрэг оролцоо их байсан бах та тий. Энд орж ирээд ер нь чи жоохон өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн. Яаж? Би гадаахтан одоо яг хэд утасны хамааралтай байсан юм. Утаснаас салдгүй. Утас тэмдэглэгч хоёр байхад ер нь нэг амьдрал болол явчих шүү гэж боддог байсан байхгүй. Одоо бол ном уншдаг. Сайн ном уншдаг, хичээлээ хийдэг. Нэг хүмүүсийн нийтлэг алдаа гэдэг чинь нэг зориггүй нэг утас шаагаа сууждаг гэсэн бол одоо би зоригтой болсон. Түүнтэй өргөхийн тулд өөрөө тэмцэх ёстой гэдгийг ойлгосон. Өөртөө туслах хэрэгтэй байна гэдэг мэдж байгаа. Одоо нэг 6 дугаар ангийн хүү байсан. 6 дугаар бас бичих өсөөгүй байж байгаа. Тэгээд 6 дугаар ангид орж ирсэн. Бид нар 5 дугаар ангид төгсөн хүүхэд. Тэгээд тэр хүүхдийг 6 дугаар ангид оруулаад тэгээд би хагас жилээр 6 дугаар ангийнхны хичээл, хагас жилээр 7 дугаар ангийнхны хичээл үзсэн. Тэгээд дээрэс нь нэмэлтээр за хоёлоо ерөөсөө 7 дугаар ангид ороод ирж байгаа хгүй. Тэгэхээр за багш нь чамайг одоо олимпиадад оруулна. Чи олимпиадад орж үзсэн гэж. Гүшт багш би амьдралдаа анх удаа олимпиад гэдэг юм сонсч байна. Тэр багш нь чамайг олимпиадад оруулна. Яг чи чадахгүй чи чадна. Тэгээ 9 сарын 1-ээс эхлээд би тэр хүүхдийг бүр эрчимтэйгээр бэлдсэн. Тэгээд 9 дугаар ангийн төрөлд орсон тэр хүүхэд. Манай тэр хүүхэд чинь 7 дугаар ангийн хүүхэд шүү дээ. Тэгээ 9 дугаар ангийн төрөлд ороод тэгээд тусгай байранд орсон шүү дээ. Тэгээд би бүр баярлаад. Багшнаас ер нь бол ихэн сурж байгаа. Мэдгүй зүйлээ мэдж, ойлгох зүйлээ ойлгож ихэн сурж байгаа. Тэр нь бол багш нараар ер нь бол биднийг алдаа хийгээд муухай хөвгт гэж бодохгүй надад алдаа эндэгтлээгээл харж ирсэн хөвгтүүд гэж. Энэ нэг ялгуур үздэг. Айгуу гоё штэ нийтж тэгээ бидний төлөө гэсэн нэг тийм сэтгэлтэй багш нар байна. Зураг зурдаг гэсэн. Тэгээд шатар даам тоглож иддэг гэсэн. Тэгэхээр нөр зөндөө юм сурсан. Сурж болох юм байвал тэгэл. Боломжлол бол бүгдийг сурж байгаа. Орж ирээд тэр удаж байгаа лээ. Энд ирээд одоо 5 сар болж байна. Одоогоор яг ихтэй тавьсан зорилгоо би 12 төгсөж чинь. Тэгээ степ гэж шалтгаан Монгол Улсын сургуулийн сэтгэл судлалын ангийн аваа сэтгэл зүйч болоод өсвөр насны хүүхдэд ажлыг сонирхолтой үйлдэлтэй болсон юм чинь. Цаашдаа бол бас том зорилгууд бол байгаа. Хүн харахад бол эдгээр чинь нэг том хүмүүс юм шиг харагдаад байгаа боловч яг л хүүхдэл бол хүүхд байгаа байхгүй. Ерөөсөө ингээл яг л хүүхд. Энд чинь зүгээр хүүхдүүд юм шүү дээ чаас. Тэгээд алдаж энд цэцэл байгаас би тэгээ хэлдгийн. Та нарын тэр хэрэг төвөг юу хийсэн надад хамаагүй. Би зүгээр л та нарт сургана. Та нар надаас боломжийг атгаад ав. Тэгээд тэр боломж үнэхээр хүнд боломж байдаг бол та нар өөрийнхөө төлөө тэмцэж чадах юм бол та нар үнэхээр сайхан амьдарч чадна. Би тийм л юм хэлдэг. Ирээдүйд ер нь ямар мэрэгчлэлтэй болъё гэж бодож байна? Ирээдүйд би том машины оператороор сургуультай байгаа. Яагаад? Одоо манай гэрийн ар гэрийн одоо төсөө гэх юм бол жоохон бага байдаг. Тэгээд ар гэрийн талаасаа бодоод том машины оператор сонгосон. Том машины оператор болох юм бол өндөр зээл аавна гэж юу? Ер нь ар гэрээ авч явах чадaltaй болно гэсэн бодлого. Гэтэ би ер нь бол ар гэрийн асуудал тэмхүү юм бол нэг юм хөө газар л ойлгосон. Ороод ер нь сайн ойлгосон. Хэж тавал намайг уушлаарай. Хүн гарч таныг явууш байхгүй сайхан амжилт болно гэж. Чи чадах байхаа.
Одоо энэ чээс би томат хийж аваад хурдан гараад өөрийн гэсэн ажил мэргэжлээ олоод тэгээд дахиж хайртай татны хүмүүсээ гамдаахгүй тэгээд дахиж алдаагаа давтахгүй ингээд энэ хүрээд алдаагаа өндөрлөө даа. Тэгээд өмнө нь таныг байж яваачлаарай л гэж хэлмээр. Хүүхэд бол нөгөө зорилгоо тодорхойлоод өөртөө хөөрхөн тодорхойлдог юм билий. Тэ зорилгоо сайн бичсэн гэж заримд нь уншиж өгөхөд би ингэж бичих юм бэ. Зарим нь зорилгоо бичих чадахгүй байгаа шүү дээ. Юун тухай ч юу яах вэ гэд. Тэгээд удирдан жаргаад чиглүүлэг өгөөд тэгээд зорилгын тодорхойлуулсан чинь би одоо хан дээр бүгдийг 50 гээд байгаа. Сайхан эсээ шиг ингээд би цаашдаа ингээд аав ээждээ ингээд туслана энд орсондоо их гимшиж байна тэгэл айгүй сайхан бичсэн байсан би баярлалаа байгаа тэрэнд. Одоо манай нэг хүү биэлдэ 2 жил дараалан би олимпиадад бэлдэж байна. Биологийн олимпиадад сая олон улсын олимпиадад орсон. Тэгээ дэлхийн 26 орны 40 гаруй хүүхэд оролцсон. Тэгээ манай 2 хүүхэд бол амжилттай оролцоод өнөөдөр ингээд англи хэл дээр өгсөн биологийн хичээлийг тэгээд амжилттай оролцоод одоо ингээд сертификат нь батламжин сая ингээд онлайнаар ороод ирсэн байгаа. Баруун талд зүүн тийшээ харсан шавар байшинд ороход хүүхэн замыг нэг сонсохтой. Цаашид ер нь юу мөрөөдөж байна? Тэшнэ одоо хүн шиг амьдрнаа гарч байгаа л. Хүн шиг гэдэг нь Сайхан амьдрнаа. сайхан амьдрна гэдэгт одоо жишээлбэл юу арах вэ? Чиний төсөөллийнхаа талаар гоо дэлгэрэнгүй ярьж байна. Тий. Халуун элэг бүтэн ажиргалтай амьдрнаа. Би одоо бол ингээд тэгтээ сургууль төгсөн гэж бол бодлоо. Тийм болохоор 20 дүүгээл санхүү бүх талаас нь дэмжиж байгаа. Тэгтээ сургууль төгсөх бодолтой байгаа. Цааш тэр нээж байгаа юм дэ тийм мард таахгүй. Нэгт зовохгүй хахаа хэлж байна. 2 дүү гэсэн зүг юм болно. Өөрийнхөө нэг одоо нээж чадаагүй юмудаа энд арай их нээж байгаа юм уу. Тэгээ гараал яаж ухаарснаа хайртай хүмүүст харуулна да. Битгий алдаарай. Тэгээд алдсныхаа дараа л ухаард юм байл шүү. Алдгаас өмнө ч гэсэн эргцүүлж бодоорой гэж хэлээ та. Мэдгүй бас зөндөө олон зүйлүүд ингэж явж байна. Ээж хаан хайрлах хайрыг бас их ойлгосон. Энэ маш өөрчлөгдсөн л гэж. Ер нь бол үеийн хүмүүстэй ханд чидийг үл нь өөртөө нэг цаг зав гаргаад буцнаасаа төр зайгаа аваад өөрийнхөө туулсан өмнө болсон үйл явцаа бүгдийг нэг санаж бодож тунгааж үзсэн дээр хаа гэж байна. Дээж хаан хэлж байсан үг, дээж хаан тэр хандчихсан хандлагыг бүгдийг нэг тунгааж үзсэй л гэж байна. Та бүхэн байгааг бол өнөөдрийн би байхгүй. Тэгээд цаашдаа ч гэсэн надад итгэж байгаарай. Би итгэлийг чи хугалахгүй гэж хэлэндээ тэр нь хайртай шүү л гэж хэлсэн. Найзын дээр л өмнө гамдаажсэн доошлаараа одоо үнэхээр ухаантай дахиж гамдаахгүй хичээнэ чад бүр амлалт өгөх, худаа амлалт өгөхгүй ч гэсэн чадлаараа хичээнэ л гэж хэлмээр байна. Хайртай шүү да. Тэгээ хөгжим одоо буруу миний хайртай хүмүүсийг энд орлогч юм уу. Сургалт хүмүүжлийн төвийн торны цаана гэмшсэн сэтгэлээр дүүрэн суугаа энэ хүүхдүүд ирээдүйд тэмүүлсэн мөрөөдөл зорилгоор дүүрэн байна. Хоёрдугаар хэсэг буцаад ирэхэд аав ээж нь салчихсан байсан. Бод өөр нэг ийм болтой дуунуудыг өөр нь гараараа тавилууд хамаагүй хэлбэр байдаг байхгүй. Чин ятуу яны тэрэг. Гэлуга хараа ихээр уяач наран дээр цамд очихээ гэр байгаа юм уу? Амьдрах байсан байгаа юм ашаа байгаа юм уу? Энд ярина л тэгдэс тийм нь. Тэгэхээр ингээл өөрөө өсгөө дотор бурамдаал. Жоохон ойлсон машинат. Тэцтэй том базар хүн ч одоо ойлгох ёсгоос тийм. Дотроо тэгэл файрал үсттэй. Фэстэд нэг тэгээд нэг байцуулгууд тэгэл нулимс гарахгүй штэ. Үзэгч та бүхэн танилцуулах дараагийн хүн Насан Жаргал. Тэрээр 18 настай дугуй засварын газар ажилладаг. Насаа хурдан морь унаж, улс бүсэд айрдаж явсан удаатай. 10 настай хүүг анх удаа морь унах гээд явахт нь ээж нь
морой сайн унаад ирээрэ гэд өдөж өгчээ. Гэвч 8 жил хурдан морь унаад гэртээ ирэхэд нь аав ээж нь салсан байв. Би энэ хөдөө яваад нэг 8 жил нөдлөө уулзны 2 ихэд ээж байхгүй аав гэртээ 3 дүүтэй хоол идэж шат. Тэгээд ээж хайцсан ээж чинь байхгүй салцсан гэд. Тэг ер нь тэгээд холбоогүй гот. Аав яг хаяа сэтгэл санаа нь уншуу уух удаа. Тэгээд өөр хүмүүстэй ер нь мартдаг юм даа. Манай баг дуу доотлын 2 дуу манд бодвол санцал баг. Тэгээд тухай жоохон багтаа ер нь аав ээж байгаа л үлээдэг гэсэн. Аав ээж зээх юм болоо гэсэн бодолтой. Тэгэл ирэхгүй байсараа. Тэг өөр бол найс. 7 хонд нэг уулзсан баха ээжтэй. Нэг хальт уулзцаа тэгэл хөд боцоо өдөө морон гал. Тэг маргааш наадам тагээд. Тэгээд ээжийг харахад нүдний шусал ээж аваад бүкөөж чал тэрэл хүнс. Болж бол гар үлдээ анхаарад моё саунаад ирээлж. Яг тухайд амар сандаас уул хайлгттай хараад уйлал нулимс усаал тэг ахнал загнаал. Юугийн сандын муруу унацаар ер нь жоохон тэр айл ер нь жоохон хэцүүдэлтэй байсан. Хөдөө ялангуяа аав ээжээ сансан хүн дээрээс нь аав ээж нэрхгүй өөрөө ганцаардаад ингэ байгаад юм. Ер нь хэцүү. Тэгээ ер нь дээлхүчлээсэн л та. Заримдаа ах чинь стац бодуулаад. Яг энэ бол морин заа хүмүүсийн хувьд бол аав ээжээ харах хоёр дахь морь унах. Ер нь тэгэл болцол хүүхдүүд ер нь тэгэл морь унах аав ээжээ бодоод хэмэрэн ширгээл морь унаал авт юм даа. Хүмүүстэй ээж аав ихээр гоё баярлал. Мөөл зарим хүмүүс өөр юм болохгүй шүү дээ. Тий. Ирэхээр мэдээж гоё шүү дээ. Хүлээж аваад ирэхээр тий. Хүлээж аваад ирэхгүй болох бүр хэцүү. Бүр хэцүү ер нь ээж наачнаа миний хүлээж байгаарай гэл хизээ ирхийгээл асуудаг. Тэгэл энэ 7 хоногт маргаас ихээр тэгээ нөгөөдөл нөгөө хүүхдүүд нь хүлээгээл аав ээжээ хүлээгээл юм байдчихсэн. Насан жаргал айлын дундгүй доороо 3 дүүтэй. Сургуульд суралцж чадаагүй болохоор багаасаа хар ажил хийж хөдөлмөрлөж ирсэн. Одоо хамаатны дүүтэйгээ хамт нэгэндээ дэм болж өөр өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө хөдөлмөрлөдөг. Хүүхдүүдийг машины дугуй тайлж хийлгэхэд томчууд хийж чадах уу гэх зэрэгээр үл ошоодог. Харин хийгээд дууссаны дараа яасан сүрхий хүүхдүүд вэ гэд үйлчлэж байгаа жолооч нар урмын үг хэлээд гардаг гинэ. Энэ үед илүү урам авч ажиллаж төргөн шурхаа хийж гялалцуулдаг. Харин зарим хүмүүсийн хувьд дугуйгаа янзлуулчаад мөнгөө өгөхгүй явах нь тэдний урмыг хамгийн их хугалдаг гинэ. Аква 175 65 гэдэг. Дүүн одоо нэг жил гарна бараг жил шахуул ажиллаж. Зарим нэг ах нар ирээд чи чадах юм уу? Танаас өөр хүн байхгүй юм уу гэд тэгдэг. Тэгээд ер нь бол аян ингээд дуугийн задлаар яхаар энэ хүүхд чаддсан байна гэж ярьдэн шүү дээ. Зарим хүмүүс зөө саднаа тэгээ хэлцүү. Тэгээд нөгөөдөл нь итгээд хэлчихдэг. Бол зөв гоё хүнтэй гоё ивэл хажуул гоё гэж шүү дээ. Ерөө муухай хажаад хоёр нөгөө хүмүүс ч яхаж ирэхгүй болчихдог байхгүй. Гээл хаа. Хийн юм яа. За. За төгсөөн доо хийх юм төгсөөн доо. Хүмүүс бол тэгэл одоо хурдаар нь л юм да. Тэгэл хэр хордоодлон тэдий ч нэгээл тэгэл мөнгө авна. 2000 олох. Дугуй тайллаа гэж бодоход 5000 төгрөг авч тээ. Тэрийг нь одоо нэгсэнд бол одоо өгдгөөс нэгсэн бол амар голдог гэсэн. Тэгэл ахад тэгэл ойр төрийн туслаад тэгэл туслаад ээждэг юм да. Хаанд боцоо даанд дуугийн эргүүлж байгаа хойш нь эргүүл хойш орчиж байгаа. Зөв хойдлын эргүүлээ. За тэгээд хэлж. Юу юм бол? Хойдлын дугуй задлаа. Задлуулах гэсэн маа. Задлуулыг нэ. Хаанд тэр их чи юу хэлэхээ асууж хаанд. Гарахгүй таанд. Тийм юм уу? Өө хийг шалах юм уусаараа. Тавтай одоо энэ заагаад байна. 7 хоногийн өмнө Хийдэж юм уу? Тэгвэл нэг газараа шивэтэл байгаа юм. Хадаа шатсан битэн чи. Тийм ээ те. За.
Хадаас орсон байна гинэ хаа. Хадаас орчоо. Аха. Хүн юм шоохта зав гар хөлөг эмтэж юм шорд юм шүү. Манай том ах тэгээд болж игэл хаандаа ахын дооноор хордоо хөдөлгээд байдیں۔ Өөр арга гэнэ хаа. Ажиллаж байгаа нийлээд 20 болсон. За. Ажил хийхээр гоё. Ажилгүй удаа ингээл гоноглаар уцаараа оролдож байгаа хүн өндөө өөрөө ихгүй ажилд ормоо санагдчихсэн юм. Аав ээжээсээ хол байх, тэднийг хүлээгээд ирэхгүй байх мэдрэмж ямар хэцүү гэдгийг насан жаргал өөрийн биеэр туулж сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Хурдан орон жахта ээжтэйгээ ганцхан л удаа уулзжээ. Түүнээс хойш ээж нь орхиод явчихнаа гэж хүү төсөөлөөг нь ойлгомжтой. Том болсон эр хүн ойлгохгүй гэж нулимсаа нууж байгаач дотроо ямар их шанал харуулсал тээж яваа нь түүний харцнаас шууд мэдрэгдэнэ. Сургуульд би ер нь за бараг 1-р анги сураад тэгэл юу гарц шууд. Тэгээ ер нь өдөө явж мөр унаасаар 8 жил болцоод тэгэл нас ирсэн бай. Тэгээ ер нь би дүүнэтэй хэлдэж болж өгөө сургуульдаа сайн яваад тэгээ том болоогоо том мэргэжилтэй болоорой гэж хэлдэг шүү дээ дүүнэтэй. Том болоо нэг хаяхгүй, нэг матахгүй. Тэгээ болж өгөө нэгнийгээ тосолоод явал хамаагүй гоё шүү дээ. Манай багт бол том болоо захирал болно л гэдэг байгаа. Манай охинд бол яг эмч болно гэсэн том болоод. Зоригтой өрөөр миний бодлого гоё шүү дээ. Түүнээс зоригтой өглөө чадлаа. Аюухан ачаал юм тэгээд том боллоо гэж бодно та. Ээжтэй юм хэлнэгвэл яагаад дүүнэрийг хаяад явсан тий. Тэгээ ер нь тэгээд төндөлөх сансан та юм ээжийг гэж хэлэндээ. Эвдээ ачаал арай гоё таа гэж бодсон юм да. Олоосоо орвол нэг 100-200-аас боохгүй шүү. Өөрийнхөө хөдөлмөрөөр олж байгаа гэж ер нь тэгж боддоо шүү. Хүмүүс баярлаа ч юм уу те. Ахиж ирнэ мөрнэ. Ер нь тиймэрхүү үед ер нь гоё штэ. Тэ. Урам авч яана. Тэ урам аваад. Гуравдугаар хэсэг. Гэлтэй хизээ очихоо мэдгүй ч том болоод бусдад тусалдаг цагдаа болно. Хүүхдийн тусламжийн утасны юм толбогдсон байна. За. Баян гол дүргийн хэдгээр ороо гэсэн бэ? За. Хүүхд хэдэн настай хүүхд байгаа лээ? Гэр бүлийн зүгээс ямар хүчрэл төрсөн гэсэн бэ? За. Аялын зэрэг үнэлгээ хийлгсэн байх ёстой. За, тэлтгэх удас 103-т зүйлсэн бичиг. Тэгээ манайх эндээс шүрхэ дуудлаар орно. За, баян гол дүрг 10 дугаар оролдууд дуудлага байлаа. Шүрхэ дуудлагаар байлаа шүү. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ төр хамгаалах байр. Бид хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон хувь хүний нууцыг хамгаалах үүднээс хүүхдүүдийн нэрийг өөрчилсөн болно. Намуна 17 настай. Хүүхэд хамгааллын байранд ирээд 10 хонж байгаа. Түүний ээж ааваас нь салж өөр хүнтэй амьдрал зохиосон. Ингээд хойд эцгийн гарт арьсан сураар зодуулж ээждээ үл хайхруулсан түүнд наагцэгчинтэй амьдрахаас өөр сонголт үлдээгүй. Гэвч тэнд ч бас түүнийг хүндхэн өдрүүд хүлээж байв. Наагцэгч нь архины хамааралтай. Танихгүй олон хүн гэртээ авч ирдэг нь Намунагийн амьдралд мартагдахгүй хар тул үлдээжээ. Тэгээ амьдрдаг байсан юм уу те? Ээжтэйгээ, анаатайгаа, дүүнэртэйгээ, эгчтэйгээ, ахтайгаа, эмээтэйгээ. Хэдэн дүүтэй? Айлын ганц. Нагаж ихч 3 дүүнэр байгаа. Ер нь гэртээ хатаа дүүнэрээ хардаг гэсэн. Тийм. Одоо гэр бүлийнхэн даавал бодоо.
Яагаад болохгүй вэ? Гэл бол ямар нэг одоо гомдоосон ч юм уу тийм сэтгэлийн даг болгосон зүйлээ байгаа. Дандаа л намайг боддог. Өөрөө зүйл хийсэн гэж боддог. Дандаа нөгөө дүүнэр нэг дүү унгаач болохоор тэр дүү унгаачлаа чи хүүхд унгаачлаа гэж дуурлаад байдаг. Наац их чинь өө ээж нь наач их чинь. Өөр одоо наац их чинь ямар Манайх маань зэнэлжээр оролдог гэсэн. Ээж нь ерөн дээр үед яах юм гэлгүй мөрхүү. Ээж тустай гарцсан. Өөр хүнтэй байдаг гэсэн. Салаад өөр хүнтэй дуудсан. Хамгийн сүүлийн ээжтэй хэцүү болсон юм уу? Бануур тахтаа олж ирсэн. Тэр үнэ ануулзаагүй. Хуцаагаар илүү удаж байгаа гэсэн. Дандаа манай их тэр дандаа хүнсэрдэг. Гэр бүлийнхаа хүнсийг бодохгүй энд ханасэл бодож байгаа. Хамгийн мухаа зүйл гэвэл юу? Гэртээ очихгүй. Энэс газар очно. Ахаач намайг зодтолгож. Дандаа санилжээр нэг оруулгадаг. Тэгээд дандаа шуурны ишээ тутдаг. Манай ээжийн манай хайдсан маань намайг сураар оруулчихсан. Тэгээд өдөртөө би халуураа тэгээд түнд үзүүлсэн. Тэгээд түнд үзүүлсэн чинь хоолой нь хулаатайсэн гэсэн. Ээжээс нь бол одоо ямар нэгэн холбоо байхгүй юм тий. Гэр бүл гэж биенээ зоддгүй, арх тас уудгүй байвал гоё. Тим гэр бүлийг бий бүтээнэ гэж намуна хэлсэн. Энэ бол түүний мөрөөдөл. Зодуурын улмаас шүтэн байн өвддөг учраас том болоод шүдний эмч болохоо ч мөн хэлв. Энэ бас л түүний мөрөөдөл. Одоо энд ирээд ер нь яаж өдрийг өнгөрүүлж юм гэртээ байхаас илүү энд байх нь гоё юм уу ер нь гэрээ санаж байна. Энд ах гоё хаа. Олон дүнэртэй тоглодог. Тэгээ бас замдаа чирээдэг. Тэгээд зурдаг, ном уншдаг. Гэр бүлийг ямар байхаас гэж боддог. Гоё хаас гэж боддог. Задгүй аритасуудгүй юм мэдтэй болох болж байгаа. Мөрөдөл нь юм бол эмч болох. Юу эмч? Шүтний эмч. Дандаа мэдээ дандаа өвддөг болохоор бусдыг эмчилж чаддаг. Нөхөр нь шоронд орсон учраас өөрөө ажил хийхийн тулд нэгэн ээж 6 хүүхдээ төрсөн дүүдээ үлдээгээд явжээ. Гэвч дүүн хүүхдүүдийг нь харж чадахгүй гэд хүүхдийн тусламжийн 108 дугаар руу утасцсан байна. Эрдэнэ Ингижил төр хамгаалах байранд ирсэн. Тэр 10 настай. Эгч 4 дүүгийнхэн хамт энд ирээд 1 сар болж байна. Түүний хамгийн бага дүү 3 настай. Харин эгч нь 12 настай. Удаах дүү нь түүнээс огт салтгүй. Дүүгээ энгэртээ инхрийлэн тэрсэн Эрдэнийн нүдэнд гониг хурж, хоосон харцаар ширтэх нь өөр өвдөж хэлэх үггүй болгоно. Сард энэ байранд ирсэн бэ? 5 сарын 2-нд ирсэн. Одоо сар болох гэж байгаа юм дээ. Энэ байранд ирээд өглөө босоод зурагт үзээ тэгээд өглөөний хоолндоо ороод тэгээд жоохон зурагт үзэж байгаа тэгээд бүжиглээ тэгээд юм зурахын бодоод юм зурвал хийгээд тэгээд хичээл хийж байгаа бол хийж байгаа. За жорон дүүнрээ харж байгаа. Гэрээ санаж байна. Яхаа санахгүй. Герман өөр газар байгаа. Одоо сүрүү хаана? Гачиртад. Их чинь даавалж ирсэн. Мэдгүй ээж өөр газар очиад тэгээд ээж дүүгийнхтэй үлдээгээд тэгээд мэдгүй энд л ирсэн. Ээжтэй уулзаагүй хэр удаж? Бараг сар болох гэж. Ээж нь юу холбоо ирсэн? Мэдгүй. Хизээ ээж нь хүүхдүүдээрээ ирж гэртээ харахаа мэдэхгүй байгаа нь Эрднийг цагдаа болох мөрөөдөл хөдөлжээ. Цагдаа хүн
хүмүүсийг авардаг учраас заавал сайн хүн болж бусдад туслана гэдгээ бидэнд хэлсэн юм. Том болоод цагдаа болохыг. Ямар учраас цагдаа болох вэ? Их орныхоо төлөө муу хүмүүсийг бариад их орныхоо төлөө зүтгэдэг гэж. Манай цагдаа болсон. Хагаан тэгээд тогтгосон. Манайд Бичлэн одоо хүүхдүүд маань ер нь бол шөнийн цагаар ер нь 18-19 цагаас хойш хүүхдүүд маань одоо манай байранд хөрөгдөж ирсэн. Бага насны хүүхдүүд бол айсан, уйлсан тийм ээ одоо ерөөсөө яг тийм инээж орж ирнэ гэж хүүхд байхгүй шүү дээ. Ерөөсөө тэгээд одоо шалдан нүцгэн тийм ээ одоо гуталтай гуталгүй хүүхэд гэр бүлтэйг л ад жаргалтай шүү дээ хамгийн гол нь. Манайд ирж байгаа хүүхдүүдийн бараг 190% нь одоо эцэг эхчүүд нь архицсан, эсвэл бол архитаад хүүхдээ үл хайхарсан, эсвэл архитаад хүүхдээ бие махбодын хүчирхийлэл дуртуулсан ийм асуудал байгаа учраас ялангуяа ээж нар маань одоо ээж хүн гэдэг чинь бол одоо бүр үнэхээр одоо өөрийнхөө одоо 9 сар одоо тээж төрүүлж одоо өсгсөн хүүхдээ одоо ингээд буцаагаад ингээд архинаас болоод нөгөө хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлээд хүүхд нь одоо маш их одоо сэтгэл санааны хүн дарамтанд ороод одоо өсвөр насндаа гадуур тэнэр гэр орноосоо одоо бага насныхын хүүхдүүд нь одоо үл хайхрах хүчирхийлэлд ингээд өртөөд байгаа явдал бол үнэхээр хэцүү байгаа байхгүй. Эцэг эхийн өөрөг хариуцлагаж хүүхдийн хамгааллын тухай хуулийн дээр заасан байгаа эцэг асран хамгаалагч харгалзан дамжигчийн өөрөг гэдэг. Тэгэхээр зэрэг нэгэн тал одоо хоёлоо эцэг их болно гэдэг ингээд хоёр хүн ингээд гэр бүл болсон болов одоо цаашдаа энэ үр хүүхдээ ингээд өсгөх үүргээ бас хамтдаа ингээд өөрлөлцээд ингээд энэ хүүхд болгон одоо инээж хүүхд болгон эцэг ихтэйгээ гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаасаа л гэж хүсдэг.